Орой мэнд үзэгчтэй энэ бол 2 дугаар суваг цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Холливуудад тоглосон Монголын анхны жүжигчин Амар сайхан оролцож байна. Танд орой мэнд хүргэе. За баярлалаа. Та нар ч гэсэн орой мэнд хүргэе. За Холливуудад Монгол жүжигчний нэрийг гаргаж анхны монгол жүжигчин болж тоглосонд өөрийнхөө үзэгчдийн өмнөөс бас фэнүүдийн чинь нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Тэгэд урилга хүлээн авч ирсэнд баярлалаа Амраа. Нилээн жин нэмсэн харагдаад байна уу? Тий. Сая кинонд явахаас өмнө 87 кг-тай байсан. Тэгээд кинонд тэнд очиад жин нэмэх шаардлагатай. Дүрийн одоо үднэс л тэгж хэлж байгаа юм л да. Тэгээд одоо 97 болчиход байна. Одоо буцаа буун да. 10 хил нэмсэн биш үү? Тий. Албаар хүчээр нэмсэн үү? Хүчээр нэмсэн. Одоо бэлтгэл хийлгээл тэгэл тусгай зориултын одоо хоол хүнс юу гэдэг. Тэгэл 10 хил нэмчлээ. Та ямар дүрд, ямар киноны ямар дүр тоглосон бэ? За энэ бол одоо Netflix компани хийж байгаа Марко Поло 10 ангид киноны хариг бүх хааны дүрд тоглолоо. За тэгээд энэ кинонд бол дэлхийн 34 орн оролцож байна. 700-аад хүн ажиллаж байна. За тэгээд Италийн Венец, Малайз, Казахстан улсуудад зураг авсан. Тэгээд миний зураг нэг бэлтгэлтэйгээ нийлээд нэг 3-4 сар үргэлжлээ. Тэгээд хөржигтэр ирлээ. Тэгэхээр Казахстанд авсан гэж нь яагаад Монголд энэ киног авч болов? Энд чинь Монголын түүх үстэй. Марко Пологийн тухай кино бол тийм. Энд маш олон би ч бас ингээл асууж л байна л да. Би ч монгол хүн юм чинь бас тэгэл яагаад Монголд хийж болдгоо юм бэ? Тэгэл энийгээ бас продюсер эдрээс асууж үзсэн л да. Тэгээд маш олон шалтгаанууд байдаг юм байна. Яагаад Казахстанд ч зураг авчваа? За Малайзд авдаг юм байгаас Монголын хэсгийг яагаад Монголд авч болдгоо юм бэ? Шалтгаан нь болохоор Оросын Мосфильм гэдэг том кино үйлдвэр Казахстанд байсан. Казахстан одоо ингээд салан тусгаарласны дараа тэр кино үйлдвэр Казахстанд үлдэхгүй. Тэгээд тэр улсууд чинь одоо байгаль цаг өөрийн хувьд ч гэсэн Монголтой төстэй газрыг хайгаад эхлэнгүүт Казахстан улс тэр том кино үйлдвэр байж байна. Нэгдүгээр тэрийгэ түшиж очиж байна. Тэр нь дэлхийн стандарт нийцсэн том кино үйлдвэр байгаа юм чинь. Тэгээ Монголд хийх юм Монголд кино үйлдвэр байхгүй. Бидний шаардлагыг хангаж чадахгүй л байгаа юм шиг байна л да. Хоёрдугаард бас манай яг эдийн засгийн байдал бас докторгүй юмны үн маш өндөр байна. Японд нэг өндөг 170 төгрөг гэж хаад Монгол 450 төгрөг. Тэгэхээр тэр хүмүүс чинь бас нэг эдийн засгийн тооцоо гаргаж бодож үзсэн. Хамгийн том нэг шалтгаан бол бас Монголын энэ киночд бас дэлхийн жоохон нэр хүнд муу байна. Юунаас болсон гэхээр одоо Сэргээ Бодрогийн Монгол гэдэг киног бид нэр хийлгээгүй юм байна Монголдо. Михалков Уурах гэдэг киногоо бас нэлээдэн жилийн өмнө ирээд хийх гэхэд бас бид нэр зохиол эдрийг хийлгээгүй юм байна л да. Яг бид нэр тэр хүмүүс чинь нэг мөнгө төлж байгаа учраас тэд нар чинь өөрснөө киногоо хийж байгаа учраас бидний яг их түүхийг бас өөрчилждэг юм байна. Тэгэхээр тэр нь бас манай Монголын уран бүтээлч зохиолч Монгол хүнд таалагддаг юм байна. Тэгээд бид нар хийлгээгүй те өөрсдөө түүхийг одоо хэвээр нь дэлхийд таниулахын тулд бас тэр хүмүүсийн чинь зөвлөлтөө. Тэгэхээр монголчууд нар очиод кино гэхээр бас нэг ийм урдаас шаардлага тавиад идэг нэг бичсэн зохиолыг өөрчлөх гээд идэг ч юм уу. Цензурт гээд идэг болохоор нөгөөдөл болохоор шууд тэгэл дэлхийн дуртай газараа авчиж байгаа юм чинь. Хэр их юутай зардалтай кино байсан бэ? Энэ $130 сая өртгөр босч байна. Казахстанд бол миний одоо тандаж мэдснээр нэг $30 сая Казахстан нэг сарын дотор зураг авахд тэнд зарцуулагдах шиг болно лээ. Тэнд одоо Казахстанд зураг авах мөнгийг тентхийн кино үйлдвэр гаргадаг гэсэн үг үү? Үгүй тэд нар мөнгө төлөөд өөрсдөр нь ажлыг хийлгэж шүү дээ. Та ер нь Холливуудад яаж яваад энэ кино тоглох болчихвоо? Ямар пробонд орвоо? За би 12 сард Америкийн кино агентлагтай жүжигчнэр ажиллах гэрээ хийсэн. United Nation East West гэдэг Америкийн жүжигчдийг Аз руу гаргадаг, Азийн жүжигчдийг одоо дэлхийн кинонд руу гаргадаг тийм агентлаг байт юм байна. Тэрнтэй холбогдоод тэгээ жүжигчнэр ажиллах гэрээ хийгээд тэгээд тэр агентлаг маань одоо бусад бүх жүжигчид л тэгэж тийм журмаар явдаг юм байна, тийм замаар.
Тэгээд энэ киноны саналыг тавиад тэгээд киноны дөрүүд ирсэн л дээ. Ингээд ийм дөрүүд байна. Хувлын хаанаас өсвөлээд одоо тэр 10 хэдэн гол дүр байна. 12 гол дүр байна. Тэгээд энэ гол дүрээс аль одоо өөртөө таалагдж байгаагаа эхлээд сонгоо гэдэг юм. Тэгээд би одоо ийм дүрийг нь хийхийг хүсэж байна гэдэг. Ингээд тэр хэсгийнх нь зохиолыг нь явуулаа. Тэгээд аудишн гэж яриад байдсан шүү дээ. Камер тавьж агаад бичлэгээ хийгээд тэгээд бичлэгээ явуулсан. Тэгээд бид нэр дахиад шалгая гэдэг Малайзд очиж яг жинхэнэ өөрөө кинонд Монголд ч гэсэн тэгжил пароддаг л да. Жүжигч тэгжил шалгаруулалтанд тэнцэж ордог. Тэгэл тэр маягаар л тэр жишгээр л явлаа л да. Тэр кампанид та яаж тоогдсон бэ? Өөрөө саналаа өгсөн үү эсвэл танд шууд өөрсдөө санал тавьсан юм уу? Яг холбогдсон одоо Америкийн тэр агентлагтай холбогдсон юу бол зам жим гэх юм уу тэр бол их сонирхолтой л байсан л та. Яривал их урт үг бол ямар ч байсан л Аз одоо дэлхий одоо Монгол улс нүүрс газрын торох баялагаараа ч юм уу те дэлхий сонирхож байна. Тэгэхэд бидний өвөг дээдс бас бидэнд ийм үнэтэй газар шороо одоо идэж ууж барахгүй ийм их баялагийг үлдээснээс гадна бидэнд бас маш гайхамшигтай түүхийг үлдээчихэд явсан байна. Эн чинь одоо тэр чигээрээ мөнгө, тэр чигээрээ кино, тэр чигээрээ идэ санаа байгаа байхгүй юу? Одоо дэлхий аваад хийж эхэлж байна. Дэлхийн кинонод одоо хятадууд одоо ниссээр угаа дуусчлаа. Америкчууд одоо байлцаар угаа дууслаа. Одоо ингээд дэлхийн кинонууд Монгол руу ирж байна. Тэгэхээр Монголыг сонирхож эхэлж байна. Дэлхий ганцхан энэ газрын дөрөх баялагаар нь биш. Түүхээр нь соёлоор нь ч гэсэн сонирхож эхэлж байна. Тэгэл энэ л бахал гэж бодож байна л да би. Монгол жүжигчин ер нь одоо Холливуудын кинонд тоглоход чадвараар бол дор орохгүй үстэй. Би бол одоо хэлний бэрхшээл байдаг болов уу гэж бодож байгаа. Хамгийн гол нь хэлний бэрхшээл нь. Хамгийн гол зүйл. Тэрнээс бидэнд бол одоо жүжигчний уран чадварын хувьд ч гэдэг юм уу, тэ одоо бие бялдрын хувьд ч гэдэг юм уу. Ялангуяа түүхэн иймэрхүү кинонд дэр Монгол жүжигчдэл хизээч тутахгүй илүү гарна. Жишээлбэл би одоо сая өөрийнхөө тоглосон кино дүрийн бүх хэсгүүдийг би өөрөө хийсэн. Ямар ч каскадер хэрэгэлсэнгүй байлдаан одоо гол дөрөв тулган заавал каскадертай даблтай байна. Тэр нь одоо морин ундаг одоо хэцүү хүн төрөхүүдийг хийж өгдөг байлдаан юу гэдгийг те. Тэгээ би бүгдийг өөрөө хийсэн. Би одоо Монгол хүн би амраа ганцхан очиагүй тэнд чинь. Монголын жүжигчин гэж харж байгаа учраас Монголын жүжигчид одоо ямар байдгийг бэл гэж харж байгаа шүү. Тэгэхээр Монгол жүжигчин иймэрхүү байна. Монгол жүжигчинтэй ажиллах давуу тал бол энэ шүү гэж л хичээж ажилласан да. Ариг бүхийн дүрийг яагаад сонгосон юм? Ариг бүхийн дүр бол надад хувлаа хайдуу хаан ариг бүх гэд бас 5 6 дүрийг санал болгосон. Тэгээд цаанаасаа намайг ариг бүх төр илүү тохирох байх найруулагч нар нь харсан байна. Нөгөө талаасаа бас би их азтай. Миний анхны одоо Холливуудаас авсан дүр маань Монгол хүний дүр байлаа. Монгол хааны дүр байлаа. Дүрийн шугамын хувьд бол яг л өнөөгийн байдалтай бас их тийм төстэй. Ариг бүх Монголыг монголоор нь авч үлдэхийг хүсэж ирсэн. Хувлаа хаан бол одоо нээлттэй тийм юан гүрнийг байгуулахыг хүсэж ирсэн. Хувлаа хаан яагаад Монголыг одоо ариг бүхийг устгаж ариг бүх одоо хувлаа хаан бол одоо хаан ширэг булааж авсан хүн шүү дээ. Түүхэндээ бол тэг яагаад их хэвээр байсан. Хувлаа хаан бол том нэгдсэн тийм том гүрнийг байгуулахыг хүссэн. Хувлаа хаан бол Монголыг монголоор нь авч үлдэхийг хүсэж байсан. Өнөөдөр ч гэсэн ингээд энэ цаг үед шилжүүлээ бодохоор ч гэсэн бид нар Монголыг одоо дэлхийн хичнээн галбаачлагдаж ингэж цаг өөрчлөгдөж байгаа ч гэсэн бид нар Монгол ёс заншлаа. Монгол одоо хүн байхаа бид нар авч үлдэх хэрэгтэй. Тэгээ энэ тал дээр ч надад их ойр байсан. Тэгээд би их азтай гэж л өөрийгөө бодлоо да. Өөрөөс өөр хүнийг хятад хүн ч юм уу байсан бол хэлцүү шүү дээ. Ер нь хичнээн орны жүжигчин тоглосон бэ. Одоо зөвхөн Монголоос та бусдын дандаа Америк жүжигчид байсан юм уу? За энэ кинонд бол нэг тийм одоо Холливуудын тийм алдартай жүжигчид их сонгоогүй. Ятаас бол нэлээд одоо Холливуд руу гарсан мундаг жүжигчид ирж байна. Английн жүжигчид байна. Австрал, Шинэ Зеланд, тэгэл Тонго, Америк, Канада, тэгэл Англи, Франц гэл маш олон орны жүжигчид байна. Тэгээд яг би одоо дэлхий рүү гарахад бол бидний гол өрсөлдөгч бол Хятад улс гэж би боддог байлаа л да. Яг тэгвэл одоо бидний түүх бол байнгын бидний түүх цугтаа явж ирсэн те Аз бид хоёр хөршийн нэг нь Аз хөрш маань одоо энэ талд байж гэн. Тэгээд бодсон чинь үгүй юм байна. Яг жүжигчний хувьд бол бидний өрсөлдөгч нар бол одоо энэ Канадад төрсэн Азууд, Англид төрсэн Азууд, тэр Америкт төрсэн Азууд энэ чинь бүгд унган англи хэлтэй хүмүүс байждаг. Тэгэхээр бидний гол өрсөлдөгч нар бол тэд нар байна. Тэрнээс яг Монгол
одоо хүний дүрд монгол хүн тоглох хэрэгтэй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Хувилаа Марко Поло кино чи 10 ангитай тий? Тий. 10 ангийн зургийг бүгдийг хавуулчих юм уу? Гэхдээ би бол эхний 2 3 анги дээр тоглож байгаа. Ягаад гэвэл хамгийн эхний дайсан нь бол ариг бүх. Хамгийн эхний одоо Чингис ханаар бол жамуухан юм да. Одоо хувлаан түүхтэр бол Төрсөн дүүн. Тий. Одоо тэгээ кино хизээ гарах уу? 12 сард нээлттэй хийн гэж байна лээ. Киноныхаа хэсэг мэсгээс гоё бичлэг зураг таныг авчираагүй гэхээр би харамсаад байгаа байхгүй юу? Гэхдээ байна л да. Тэгэхээр яг тэдний өөрсдийнх нь одоо дүрм журмын дагуу бол бид нар дүрийн хувцс, дүрийн нүур будагтай бол тийм ахуулсан зургнуудаа чөлөөт ахуулж болж байна. Тэрийг бол Facebook ер нь ямар нэг юм сошиал эсвэл одоо кино нээхээс өмнө бол гаргаж болдгоо тийм хатуу дүрмтэй юм байна. Тэгээд тэрийг л дагаж мөрдөж байна. Хатуу гэрээ байгуулсан уу? Тийм гэрэн дээр ч тусгаж байна. Хувц хунарын хаана хийд юм бэ? Хувцсыг нь тэнд бүр бүхэл бүтэн том үйлдвэрлэл явж байна. Английн Pinewood студийг Малайзийн засгийн газрын захиалгаар Малайзад барьсан байна. Маш том студи байна. Тэгээд тэнд одоо хувцсны зураач нь Оскарын шагналтай нэг хятад нөхөр байлээ. Тэгээд судалгаа бол маш сайн байна. Судалгааг маш сайн хийсэн байна. Тэгээд яг хувцс өмч үзээд зарим нь таалагдахгүй янз бүр байна тэр чинь. Тэгээд тэрийгээ сайн хийлээл одоо тэгэл ойлгуулаад би ч одоо жинхэнэ өөрөө би монгол хүн байна. Энэ дээлийг чинь бид нар одоо болтол өмсөж байгаа. Одоо юу гэдгийг те бид нар энэ чинь жинхэнэ нүүдэлчний хувцс юм байгаа. Энэ чинь ийм байх учиртай гэж тайлбарлаад тэгэл ажилласан. Тэгээ өөрийнхөө санаанд тааруулаад өмслөө. Киноны аппарат хэрэгсэл бол манайхыг хэр хол орхисон байна. Гэхдээ яг бай тэдний аппарат хэрэгсэл бол хамгийн сүүлийн үеийн л аппарат хэрэгслүүд байна. Жүжигчний одоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр л маш их мундаг ажилладаг юм байна. Ер нь ажиллах нөхцөлөө л их сайн бүрдүүлдэг юм байна. Бэлтгэл ажил. За тэгэл одоо өөрийнх нь нүүр будаг одоо юу гэдэг юм те. Их сонирхолтой нь одоо ингээ нүрээ бодвол хувцас өмслөөд гарлаа бол яг тэр хувцс нүүр будаг яг жүжигчэнд эхлээд өөртөө таалагдах хэрэгтэй байдаг юм. Та тань таалагдаж байна. Та одоо энэ сэтгэл хангалуун байна. За давай. Өөртөө ихтэй бол. Тий, өөрт нь заавал тэгж сэтгэл хангалуун болгож ижил гаргадаг юм байна л да. Би таныг ингэж бодсон болов уу гэж бодсон. Марко Поло тоглоод бид нар Монголд хийчихэл юм байна штэ энийг гэж. Тийм бодол төрөв. Бид нар тэр хэмжээний киног л арайч чадахгүй байгаа. Тийг одоо яг энэ кино шиг киног бол бид нар арай өчрөхгүй байгаа. Тэр бол бас мөнгө эдийн засгийн хувьд ч гэсэн одоо оролцож байгаа улсуудын хувьд ч гэсэн биднэрт бол хийх сэтгэл зүрх нь авьяас нь байна. Кино урлаг бол маш азгүй урлаг гэж ярьдаг штэ. Хамгийн азгүй урлаг маш их мөнгөөр бүтдэг. Тэ кино урлаг бол одоо маш олон мэргэжлийн хүмүүс ажилдаг. Тэр утгаараа. Тэгээ одоо Холливуд яг сонирхуулаад ярихад бол Холливуд гол дүрийнхаа жүжигчнийг маш өндөр хэмжээнд хүлээж авд юм байна. Одоо миний оронд ямар ч алдартай жүжигч ирсэн тэр хэмжээнд л хүлээж авд юм байна. Тэгээд би болохоор Шоол Монгол жүжигчдийг, Шоол Монгол залуусыг яг л энэ хэмжээг, энэ хүндлэлийг үзээсэй, энд ирж тоглоосай гэж би үнэхээр одоо хүссэн. Яг тэрийг л би барьж ажилласан л да. Та тэгтээ одоо жимийн гаргачлаа. Тэгээд монгол жүжигчид яваад байгаа л үү? Яг үүдийн сүхэд орчлоо. Одоо хойморлон зүтгэн шүү дээ. Хатвчнуудын сувуу тулах хавьдсан сувуу. Одоо хатвч хавьцаанд байж ил одоо. Тэгээд тийш хойморлол мөлхөөд байна да. Хойморд очин доо ямар ч байсан. Холливуудад тоглосон, кинонд тоглосон жүжигчдэд одоо их хэмжээний мөнгө өгдөг байхаа гэсэн бодол байна. Одоо би таныг одоо хідэн төгрөг авбаа гэж л их сонирхоод байна. Тэр бол их нууц байдаг юм байлээ. Тэрийг бол аль биесээр нууцлдаг юм байна. Ямар ч байсан Монгол кино тоглосноос илүү. Мэдээж л байна. Тийм л. Та бол нэлээд үнэтэй кинонуудад тоглосон шүү дээ. Жишээ нь Боолын гэрээ бол бас тухайн үедээ нэлээд өндөр үнээр бүтсэн. За Аравт байна. Бодлын хулгайч байна. За сая Үргэлэг гэх кино гарлаа. Тэгэхэд бол одоо та юу гэж бодож байна? За би одоо дахиад нэг мундаг кино хийхэд бол энэ хэмжээний мөнгнөөс илүү давж гарах юм байна даа гэж бодож байна. Тэгээ энэ нь бол бид нар сайн кино хийхин тулд сайн мөнгөөр л хийх хэрэгтэй. Сайн мөнгөө өөрөө киногоо хийчихэд сайн мөнгөө эргүүлээд олох хэрэгтэй бид нар. Кино чинь бизнес юм чинь. Бид нар бол хичнээн л хөргөр кино хийж чадна. Мөнгөний хувьд бол тий. Хамгийн гол нь биднэрт одоо сайлаа бэлтгэр саваа бэлтгэж одоо кино театр хэрэгтэй. Өнөөдөр үргэлэг ингээд гэдэг кино одоо бид нар 500 сая төгрөгөөр одоо энэ киног бүтээгээд дэлгэсэнд гаргаад бид нар 7 хоногийн үр үзэж байгаа байхгүй. Тэгэхэд биднэрт 2хан театр байна. Одоо 3 театр. Энэ 3 театрын одоо 3 4 танхимыг дүүртэл нь үзүүлээд одоо хүмүүс үзээгөө хүмүүс үзэх юмсан гэд байждаг.
Тэгтэл нөгөө араас нь дахиад бид нартай адилхан Монголын уран бүтээлчд маань киногоо хийцэн дахиад хүлээж идэг. Энэ хүмүүсийг хүндэх хэрэгтэй. Бид нар буулгах хэрэгтэй. Энэ хүмүүс бас дахиад бид нарт 2 3 лангуу байна л гэсэн үг байхгүй. Дээрээс нь Холливуудын кинонууд ороод ирлээ. Тэр кино театр чинь бас ашгаа бодох ёстой. Тэр чинь байгуулга юм чинь. Тэгээ ингээд ороод ирэхээр бид нарт бараа бүтээгдэхүүнээ борлуулах лангуу байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар зах зээл байгаад идэг. зах зээл байж идэг тий. Өнөөдөр үргэлэг киног одоо бид нар үзээд Монголын киноны рекордыг тогтоож байна. 3-7 хоногт бид нар 3-7 хоногийн дотор бид нар 334 сая төгрөгийн орлого хийсэн байна. Энэ бол Монголын рекорд байхгүй. 3-7 хоногийн дотор. Тэгэхээр ямар их үзэгч байна. Тэгэхэд Монголын нийт үзэгчдийн 2% ирж үзсэн. 2% л үзсэн байгаа байхгүй. 2% шүү дээ. Тэгэхээр ядаж 20% нь ядаж 60% нь үзвэл тэгэхээр бид нарт одоо Монголын киночд кино хийж чадчихна. Бид нар тийм сэтгэл зүрх бай. Тэгэхээр одоо яах вэ бид нар? Тийм баг үзэж байгаа, ийм баг лангуутай юм чинь бид нар яг л одоо нөгөө нэг 100 200 сая төгрөгнийхөө кино хийгээл тэндээсээ нэг 300 сая төгрөгийн ашиг олоод тэгэл нэг уран бүтээлч тэгэж амьдрал. Тэгэхээр энэ кино чинь ийм одоо чанаргүй гэж хэлээд байгаа чинь бид нар их мөнгөөр кино хийж болно. Тэгээд тэрийг эргүүлээд бид нар лангуу байхгүй болчиход байгаа байхгүй. Кино театрууд энэ дэр бодлого барьдгүй юм. Одоо хамгийн сайн хүн үзэж байгаа киног түлхүү гаргана. За энэ киног бол хүн үзэхгүй байна. Энийг хойшин тавина. Тийм бодлого байдаг л байх л та кино театрт бол. Байна л та. Үнэхээр хүн үзээд байгаа юм чинь тэр чинь кино театрын мөнгө тал нь явж байгаа юм чинь үзүүлэлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө бусад уран бүтээлч нар маань бас хүлээгээд нэг 7 дэлгэцэл байна шүү дээ. Одоо 7 8 дэлгэц байна уу те. 3 театр, өргөнийг 2 гэдэг ингээд бодох нь 10 дэлгэц байна те. Тэр 10 дэлгэцийн чинь хуваагаад талын Холливуудын кино авлаа. Талын нөгөө Монгол кино хийсэн нөхдүүд чинь өдгөн дээр нь булаацалтал аль болох нэг хэдэн 7 хоногор барьчмаар байдаг. Жилд Монголд бараг 50-аад кино одоо гарч ийн гэж байна. Одоо энэ хүмүүс чинь бас яах юм бэ? Монголд 50-аад кино гэж бүр тэрнээс илүү илгүй. Байна. Өдөр болгон нэг кино гарах юм шиг. Ер нь бол. Гоё байгаа шүү дээ тэр чинь. Тэр ч гоё биш байна. Бас сонгож үзэж байна. Одоо үзэгчид бол бас сонгох юмтай болсон шүү дээ. Гэхдээ би таны тоглосон кинонуудыг арай өөр байх гэж бодод байдаг. За, бодъё л доо. Бодлын улгаач байна, боолын гэрээ, аравт. Тэгээд үргэлэг. Өөрөө чинь тоглосон кино болохоор хүмүүсийн анхаарал татаад бас их үнэтэй бүтсэн байх. Өөрөө продюсераар оролцоод байна. Тийм үү? Би бодлын улгаач киног бол яг өөрөө гардаж хийсэн. Үргэлэг дээр бол продюсерын багт орж ажилласан. Prime Pictures гэдэг кино production A group-тай хамтарч одоо энэ кино хийсэн. Тэгээд хамтарч яг өөрснөө хийж байгаа болохоор бас нэг талын давуу талтай, нөгөө талын бас их сөрөг талтай байдаг. Сөрөг тал нь юу? Яг одоо нэг уран бүтээл бизнес хоёр чинь хоорондоо холилдчиход байгаа байхгүй. Уран бүтээлээ бодох уу? Бизнес бодох уу те? Тэгэхээр бид нэр мөнгө хөөж болохгүй юм байна. Сайн уран бүтээл хийх хэрэгтэй. Дагаа сайн мөнгө ороод ирнэ. Хүмүүс зарим нэг уран бүтээлчд болохоор одоо гялс хийгээд гялс ашиглаад ингээд гялс гэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол бидний хувьд бол бид нар тэгж чадахгүй. Бид нар сайн уран бүтээл хүн ингээд театраас гарахтаа нэг сэтгэл хангалуун нэг юм үдсэн юм шиг гараад яриатай нэг дараа нэг энд суугаад ярих гэсэн нэг юм 2 дугаар ангийн хүлээж ийн гэл одоо шуум их гарч ийн гэдэг шиг тийм л одоо уран бүтээл хийж хүний карманаас мөнгөний авал одоо шудраг үстэй. Үргэлэг дээр дандаа Монголын одоо урдаа барьдаг жүжигчид тоглосон. Энэ одоо хиний сайных байваа? Хин энэ хэдийг авчираа кино тоглуулч уу? Эсвэл та нар өөрсдөө нийлээд кино хийсэн юм уу? Тий, бид нар чинь нэг анги бүгдээрээ. Одоо Навча, Боги, би, Баясаа бид нар бүгдээрээ нэг анги. Манай анги одоо Зулаа, Даваа одоо Ялалт гэж жүжигч. Бид нар бүгдээрээ нэг анги. Тэгээд манай Навча маань санаачлаад зүгээр ангиараа нэг одоо кино хий 15 жил өнгөрчжээ. Соёлын улгийн сургуулийг төгсөөд. Тэгээд Навча маань наан цаана гүүсээр аваад тэгээд бид нар зохиолоо бичүүлээ. Тэгээд ингээд Prime Pictures компанитай хамтраад тэгээд ингээд хийлээ. Яг ангиараа хийж байгаа болохоор их сайхан юм. Яг л оюут үед эргэ очсон юм шиг тий. Их гоё юм аа. Тэгэл бид нар ч бас ганц хоёроо бол нийлээд ганц хоёрын кинон тоглож л байсан юм билээ нэлээд жил юм. Сүүлд бол одоо тоглоогүй. Одоо ер нь ингээ харж байгаа манай би Боги одоо хин бэд Навчаа дээр бүгдээрээ л нэг байр суурь ажилласан бас олон түмний хайр хүлээсэн сайхан жүжигчд болцгооч. Тэгээд ингээд цугтаа кино хийгээд A group гэдэг чинь танай ангийн нэр үү? Тий, A group чинь кино драмын A group байхгүй юу? А B group байгаад бид нар соёлын улгийн сургуульд А group нь байсан байхгүй. Тэгээд төрийн бас байгууллагад нэр авах хэрэгтэй болонгод гой нэр шилэг А group дээр тэр нэрэл авцсан юм л та. Гэхдээ олон сайн жүжигчин нэг дор тоглохоор одоо дүр хуваах, брэнд хуваах тийм юм байдгүй. Яг гоо бид нар бол
За яг соёл урлагийн сургуульд яг ямар байсан? Амбицлахгүй шүү. Амбицлахгүй шүү. Би энэ тоглох байсан. Би тэгэхгүй шүү. Тэгэн штэ. Тийм гарч болно штэ. Тэр ихлээд ярьсан л та. Тэгээд нэг дарга тавьж байгаа. За манай баясгалан бол маш сайн ажилласан. Урд нь өөрөө ч гэсэн 2 3 жүжиг найруулад, жүжиг продюсерлаад юу лээ дургуугаар үнсэлцээ. Тааш уус харал гудамж гэдэг. Би бог эднэр чинь зүгтаа бас урд нь ажилласан болохоор тэгээд надтай хамт бодлын улгаач нар бас продюсер юм багт орж ажилласан, өөрөө тоглосон. Тэгээд баясаага даргаар нь тавиал тэгэл зүтгэлээ те навчааман зургийн дарга хийгээл. Одоо яг үеийнхэн дотроос ч хамгийн сайн гарч ирж байгаа найруулагчийг бол Сэнгэд өрж гэж ярьдаг штэ. Тийм учраас та нар Сэнгийг сонгосноо. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар Сэнгээ өөрөө кинон зохиолоо бичсэн. Гуравдугаар би Сэнгээтэй одоо гар нийлээд ажиллаад одоо сурчлаа. Хоёр кинон дээр хамт ажиллаж ажиллаа. Бодлын улгаач дээр ажилласан тийм. Тэгээ бидний сонголт ерөөсөө Сэнгэд өрж байсан л да. Одоо сонголт байхгүй байсан. Үнэхээр одоо энэ үедээ гарч ирж байгаа хамгийн шилдэг найруулагч байна. Олон талын туршлагатай байна. Тэр чинь театрын ч бас сайн найруулагч. Сая ч бас ТV коктейлтэй хамтраад бас нэг жүжиг найруулж тавьсан. Тэр маш амжилттай болсон. Ямар жүжиг? Тэртех ертөнцийн буудал гэдэг жүжиг найруулж тавьсан шүү дээ. Та энэ дөрүүдийн хамгийн өөрт чинь таалагдсан цаастаа би энийг үнэхээр сайн гаргасан шүү гэж бардам хэлэх дүр чинь ямар киноны дүр вэ? За ер нь бол одоо би бол бүгдэнд нь л сэтгэл зүрхээ одоо надад юу байдгийг бүгдийг шахаж ажилтдаг л да. Би тэрийг одоо тодорхойлж чадахгүй. Үзэгчд л одоо алинд нь илүү хайртай байна. Тэр нь л сайн болсон. Наад чи бол жижүүрийн хариулт шүү дээ. Үзэгчд дүгндэг гэдэг нэг. Зүгээр өөрт чинь хамгийн ойрхон байдаг дүр. Миний одоо зүгээр яг жүжигч хүн бол ингээд өөрөөс өөр юм хийх хэрэгтэй байхгүй юу? Дүр бүтээн гэдэг чи одоо цагаан цэгмэд гоо лавладаш болохыг хэлээд нь шүү дээ. Тэгээ цэвэн жууга бумаа болохыг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зөв хамт надтай ойрхон дүр гэх юм бол одоо боолын гэрээний тэр залуу байгаа байхгүй юу? Тэрийг болохоор яг манай найруулагч харж байгаа бичсэн юм л да. Амраа тоглох юм чинь. Амраатай ойрхон яа. Хамгийн бид нар маш хурдан хугацаанд хийсэн учраас тэр бодох одоо тэр дээр ажиллах тийм хугацаа байхгүйгээр намайг хараад за амраа уурлахаар ингээ ууралждаг. Ингэж ингэдэг амархан. Тэр бол одоо хамгийн ойрхон дүр бол надтай тэр. Миний гой хүнтэй маань ойрхон болсон дүр бол. Бодлын улгаач дээр нэлээд эвдсэн өөрийгөө. Тийм найруулагч бол нэлээд эвдэж өгсөндөө энэ баг 2 кино шиг нэг ихний хэсэг нь хүүхэд насныхны хэсэг дараачийн хэсэг нь болохоор тэр шоронд байгаа шоронгоос гарч байгаа тэр хэсэг энэ хоёр шал өөр хүн шиг байх ёстой. Тэр нь найруулагч сэтгэл хангалуул байсан л та. Та христийн шишинтэй л үү? Тийм. Танай гэр бүл. Тийм. За би тэнд одоо нэг бичлэг үзүүлээ. Энэ бол монголчуудын нэлээд дуртай реклам байгаа. Намайг амраа гэдэг. Би ажил хийж мөнгө олдог. Гэхдээ хэрэгцээнд минь хангалттай хүрдэггүй. Цэвэр агартай цэвэрхэн хотод төрөөсөө хамааралгүй өөрөөрөө амьдардаг шударга нийгмийг байгуулна гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаар нь бохор, авилгалаар дүүрэн, хот маань хогтой, газар нь гадаадуудад зарагдсан улсад би амьдардаг. Бидний өмсдөг дийлэх хятад хувцс гэж заасан дээр бүртгэсэн гэсэн. Гэхдээ дийл нь яг дотор нь байгаа монгол хүнийг бүртгэж чадахгүй. Гүн ухааныг судлаагүй ч хүн ухаанаа гээгээгүй монгол хүний удам бий. Уртын донд уярдагч, рок сонсох дуртай, наадмын барилдаанд хөөрдөгч, хөл бөмбөгт хорхойтой, одоохондоо чадахгүй гэсэн айдсын минь дарж, олимпийн аврагууд төрсөн би баярлдаг. Утаатай, соёлгүй хот гэж харахаасаа илүү Улаанбаатар минь миний нутаг их залуус олон байдаг гэдэгт би итгэдэг. Багийн найзуудын ихэнх нь гадагшаа гарсан ч би тэднийг эргэж ирээд ихийг бүтээн гэдгийг мэдэж санал худалдаж авах гэсэн лөөгчнээс сохор зоосч гордохгүй залуус сайхан ирээдүйн төлөө хідэн зуугаараа нэгдэж ам зүрбэл гар зүрдгөн болж амт нөхөд ах トゥ ус болж байна. Амлсан мөнгөний өмнө алгаан тусаж хүлээх биш. Ажлаа хийгээд орлогоо олдог, авилга өгөхгүй, ай хаюулгүй, хүнтэйгэн газартайгаа хүндишгүй тэр эрэгтэй байна. Хүн шиг амьдарч улс шиг хөгжлийг би хүсэж байна. Энд эцтэй, эзэн нь ирээдүйтэй, ирээдүйн гэрэлтэй. Намайг амраа гэдэг. Нэр минь Монгол, дүр минь Монгол, цус минь Монгол, цэс минь Монгол. Эх орон гэдэг эрдэнийн 6 үсэг элэгдэж дуусахын цагт би дуусна. Би Монгол. За энэ рекламад бол
монголчууд их дуртай. Энэ яг таны төрлөх зам тийм үү? Огшуулсан, омголон ирчгүүч амтгцсан. Яг хоо өөрийнхөө эмоцоор л явж байгаа юм л та. Өөрийнхөө эмоцоор л. Энэ бол үнэхээр брэнд болсон. Тэгээд би эндээс нэг юм асуух гэдэг. 2012 онд одоо арчилсан намд бол одоо бараг та ганцаараа энэ сурталчилгаанд тоглож өгсөн шүү дээ. Хүмүүст маш их хүрсэн. Тэгэхээр би арчилсан нам ялсан бас тодорхой хэмжээний хувь өөрт чинь байгаа гэж боддог. Та энэтэй санал нийлэх үү? Нийлнэ. Үнэхээр залуучуудыг ерөөсөө энэ чинь 8 настай болчроос 80 настай хөгшний хүртэл догтлуулсан. А тэгээ энэний араас би юу хэлэх гээд байгаа юм гэхээр та энэ тоглоод арчилсан нам танд юу хүсэн? За энэ реклам бол одоо би арчилсан намтай ажиллахдаа бол яг л дуучин хүн дуулаад одоо сонгуульд дуучид яаж явдгийг тэр жишгээр л ажилласан. Зүгээр би ийм арчилсан намд хийж өгөөд араас нь би одоо гавьяа шагнал одоо юу гэдэг те тийм хүсээгүй. Би тэгж хүсэж чадахгүй. Тэгтээ Учир нь за уучлаарай. яг энэ бол миний үзэл бодол л та. Би үзэл бодол одоо өөртөө байгаа үнэт зүйлээ бол тиймэр худалдаж чадахгүй байхгүй. Над чиг үзэл бодолтой, над чиг энийг хэлье гэсэн мянган залуучууд байгаа. Би бол тэрний нэг. Би бол тэгтээ альч намын гишүүн биш. Би альч намыг ч дэмждэг. Арчилсан намын гишүүн биш үү? Биш. Би альч намын гишүүн биш. Би альч намыг дэмждэг. А би бол зүгээр ардчлалт хайртай. Энэ нийгэмд хайртай байхгүй. Би их орныгоо хөгжөөсэй. Их орн маань сайн сайхан болоосой. Дараа нь ирээдүйн миний хүүхдүүд энэ их оронд энэ газар шорон дээр амьдрна. Тэгээ би тэрэнд нэмэр болох юм болов тий. Гэж л би одоо хувь жүжигчин хүнийхээ үднэс л би ажилласан байхгүй. Гэхдээ одоо жишээ нь дуучин болд бас арчилсан намын төлөө бас ажилласан тийм үү? За Никтоны Батчулуун бас ажилласан. Нэгэнд болд төрийн сойрхолд авлаа. А Никтоны Батчулуун болохоор Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн бол амраа байдгүй. Би хэллээ шүү дээ харин тий. Би бол тэгж ажиллаагүй. Би тэгж чадахгүй. Би ямар одоо сонгуульд яваад алдар нэр альбом тушаал гэж би бол надаас хэзээч тийм гарахгүй байхгүй. Энэ бол зүгээр миний үзэл бодол. Миний одоо их орондоо оруулж байгаа хувь нэмэр. Би ардчалд оруулж байгаа хувь нэмэр. Тэрс аль нэг намд бол биш байхгүй. Тэ? Над шиг мянган залуучууд ингэж бодож байгаа. Бодоогүй ч байгаа л байх л та. Энэ нийгэмд чинь бид нэр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж байна. Арчилсан намынхан хичнээн яваад одоо улс төрчтөн суртал хуулга хийгээд өөрөө чинь рекламыг бол гүйцэхгүй гэж боддог. Шулуухан хэлэхэд. Тэгэхээр одоо өнөөдөр арчилсан нам ялаад 2 жил болсон нийгэм юм байна. Таны бодож исэн, зорж исэн тэр бүхэн одоо энэ нийгэмд ирж байна уу? Би бол одоо тэгж боддог штэ. За би одоо ир хүн байна тийм үү? Би одоо энэ цаг үед би энэ мэрэгчлийг эзэмшээд би одоо энэ нийгэмд амьдарч байгаа. Би бас нэг эсн нэг ширхэг нь энэ 3 сая хүнийх нь ир хүнийхээ хувьас ч гэсэн тэр энэ иргэнийхээ хувьас ч тэр би одоо энэ өөрийнхөө амьдралдаа барьж байгаа чиг шугамаач тэр би хийсэн ажлаа нэг тултал нь хийж би нэг хүнд худлаа хийхгүй хүн холигдохгүй тийм үү нэг тултал нь хийж иргэн болгон л одоо өөрийнхөө урдаа оногдсон ажлыг тултал нь хийж явах юм бол одоо тэгэл манай улс сайхан хөгжин шүү дээ. Тэг барилга дээр ажиллаж байгаа барилгачин ажил цагтаа ирээд сайхан өрөлдөгөө сайхан өрөөд цагтаа тараад сайхан цалингаа аваад ингээд хүн болгон тултал нь явж ивэл энийх орон ч хөгжин шүү дээ. Биний хувьд бол би тултал нь хийсэн. Байль тултал нь хийхийг л боддог. Хүнд худлаа хэлэхгүй. Би заа гэвэл нэг тэрэндээ хүрэхийн төлөө л би дөрөв хүүхдээ ч гэсэн тэгж сургадаг. Та 4 хүүхэд тийм үү? Би 2 хүүхэдтэй. Тэгээд одоо энэ хүмүүс ч гэсэн тултал нь хийгээсэ. Улс төр бүх өвчин гурав их амархан байдаг гэж ярьдаг шүү дээ. Эндээ л хийчихвээс. Тэгэл хийчихвээс. Тэгээ унгаачих юм чинь ингээл. Бид нар ч гэсэн одоо дотроо хэцүү байдаг байлгүй дээ одоо бодвол. Тэгээ хөгжих гээл одоо манай улс чинь энэ 20 арчил ялал 20 жилийн түүхэнд ч одоо бид нар би бас бодоод ирэх. Бид нар маш хурдтай хөгжиж байгаа байхгүй юу? Би одоо улс төрийг мэдэхгүй л дээ. Бид нар маш тэгтээ миний бодлоор бол бид нар маш хурдтай хөгжиж байгаа байхгүй юу? Гэхдээ бид нар боддоо саяхан л одоо бид нар баг багт чинь энэ зах зээлийн нэгэмж хилжээл одоо ингэж яагаад
нөгөө хүний шаарил ухаалд дотоор нь дэрлүүлжсэн цаймагийн авч уугаал ингээл бид нар тэгэл ингээл чагсаал цуглаан болоод ингээл бид нар ч гэсэн бас ингээл хууртаж мууртаал те ингээл нийгмийн бүх үзэгдлүүд ингээл энэ чинь Америкийн 200 жил, Францын 3 жил, 100 жилийн туулсан тэр бүх үзэгдлүүдийг бид нар 20 жилийн дотор тулайчлаа шүү дээ. Тэр маш хурдан галт тэрэгэн сууж яваа хүмүүс галт тэрэгнийхээ хурдан байгааг мэддэггүй юм байна л да. Гадаа нь харж байж байгаа хүн өнгөрж байгааг мэддэг юм байна л да. Тэгэхээр бид нар магадгүй маш хурдан хөгжлийн галт тэрэгэн содор суудсан аль нэгийг учраа олохгүй байгаа ч юм билүү мэдэхгүй шүү дээ. За таны энэ рекламны араас бас нэг рекламны хэсгээс би үзүүлээ. Тэгээ асуултаа тавь. За. Намайг амра гэдгээ. За Миний хэн байх нь хамаагүй. Харин надад Монголын минь хувь заяа хамгаас илүү хамаатай. 4 жилийн турш үерхсэн найзаагаа би муулахгүй. Дөрөө харшуулан зүтгий хийсэн амнаасаа хизээч хуцдаггүй Монгол эрсийн цус надад бий. За энэ рекламыг та юу гэж хэлэх вэ? Таны рекламны араас хуулбарласан маягтай явсан шүү дээ. Гэхдээ яг тэ эн чинь яг байж болохгүй. Эн чинь ч гэсэн одоо хүмүүс нэг амраа гэдэг нөхөр бас л үзэл бодлоо илэрхийлж шүү дээ. Яг л наад шиг адилхан шүү дээ. Яг болохгүй. Энэ үзэгчдээс их шүүмж авсан л та. Өстө нөгөө амрааг мялах гад одоо ингээ хуулбарлаа. Энийг хараа хаа алгасан л. Миний энэ амраа гэдэг чинь бас хуулбар шүү дээ. Канадын пивний реклам дэлхийн 35 орн авч хийсэн байт юм билээ. Тэрийн нэг нь бол Монгол байхгүй. 35 дахь нь Монгол. I am Arabian, I am Canadian, I am Polish, Ukraine бүгд л хийсэн байт юм билээ. Яг дэлхийн брэнд реклам байхгүй. Дэлхий дээр маш одоо нэр хүндтэй реклам юм билээ л. Тэгээд энийг авч ийсэн. Яг энд бол энэ миний юунд бол миний рекламанд бол миний өөрийн үзэл бодол шингэсэн байхгүй. Би тэр дээлний тухай хэлмээр байсан. Би Монголын залуучууд орчин үетэйгээ хөл нэлхэн нийлүүл алхаж яваа тухай хэлмээр байсан. Бид нар яах вэ? Энэ хоёр гүрний дунд сэндвичийг байгаа ч гэсэн бид нар яах вгаар бас англиар ярьчин шүү. Бид нар бас гадаад паспорттай шүү. Бид нар хаашаач явна шүү. Би тийм юм хэлмээр байсан байхгүй. Бид нар зүгээр яг өнөөдөр Олимпийн аварга төрүүлсэн шүү. Тийм бид нар Олимпийн аврагтай шүү. Бид нар 3 саялаач байсан. Бид нар энэ дэлхийг нэгэн үед бас ийм удамтай шүү бид нар. Бид нар яаж ч магадгүй шүү. Бид нар өнөөдөр Монгол залуучуудад бид нар ийм миний дараагийн би ч тийм кино хийх гэж хүсэж байгаа. Бид нарын одоо ийм урам зориг те. Монгол хүний одоо сэтгэлийн галыг батраас нь тийм биднэрт хэрэгтэй. Энэ хүмүүс сэргэх бид нар хэрэгтэй. Бид нар алийн болгон Америк акшн Солонгос драм үзэж бид нар одоо залуу үе ингэж хүмүүжүүлэх юм бэ. Тэгэхээр энэний төлөө би уран бүтээлч хүн. Миний чадах юм энэ л аахгүй. Монгол ирчүүдийн үнэлэмж унтчих амраа. Монгол эр хүн гэж юу н ямар байх хэвтэй? Ямар хүн байдیں۔ За би ястаа энийг чинь одоо ямар байх тухайг би мэдэхгүй шүү дээ. Одоо би намайг хүмүүжүүлсэн хүнэл би одоо дагаж явна шүү дээ. Миний аав бол яг л Монгол эр хүн нийл одоо би тэр хүнийг жинхэнэ Монгол эр хүн гэж би хардаг. Хүн болгон аавыгаа тэгж боддог баг. Гэхдээ миний аав бол надад шулуун шударга байгаа л гэж одоо тийм үг захаас байх хүчсэн тэр хүн өөрийнхөө үйл хөдлөл өөрийнхөө амьдралаараа үзүүлсэн байхгүй. Тэгэхээр би Монгол эр хүнийг би түрүүн хэллээ. Би эр хүн заа гэвэл яг хэлсэндээ л байх хэрэгтэй байх гэж боддог байхгүй. Худлаа хэлэхгүй тэгээ. Би Монгол эр хүн гэхээр заавал одоо ингээл тэ гүү штэ. Дээл өмсөд хэлхийсэн. Гүү штэ. Монгол эр хүн гэдэг чинь одоо бусад орны эр хүмүүсээс илүү одоо сэтгэлийн хаттай одоо тэнхээ байна тийм үс. Монгол одоо гэхдээ би нэр хүний унламж унсан гэдэгтээ бас нийцэхгүй байгаа. Өчнөө сайхан залуучууд байна шүү дээ. Өчнөө олон аав нар байна шүү дээ. Ирчүүд их хов ярддаг болчихжээ. Хүүхэн шиг. За Твиттерт бол ирчүүд л хэрүүл хийдэг. За ирчүүд л авилга авдаг. Ирчүүд л шоронд ордог. За зүгээр улс төрөөс харагдаж байна л. Би бүх Монголынхаа бүх ирчүүдийг ингэж хэлээгөө. Гэхдээ нийтлэг болчиход. Энэ дээр та ямар шүүмжлэлтэй хандах вэ? Гэхдээ яах вэ тэгэл. Ирчүүд л гэж байгаа юм ч одоо ирчүүд л нөгөө гэр бүлээ авч явах гал хөрхий. Тэгэл тэгдэг бахал та. Аваад гэдэг. Тэгээд хүүхдэд ижих гэл одоо тэгдэг бахал та. Улсаа худалдаад байгаа юм биш үү?
Харин одоо ойлгохгүй маа. Би гайхаад идэг байхгүй. Зарим нэг хүнийг би их гайхдаг байхгүй. Одоо би ч одоо тэр улс төрийн одоо гүн гүнзгий юм сайн мэдэхгүй. Гэхдээ миний хувьд бол одоо зүгээр хэрэглээгээ л бодъё л да. Усны тухай тий. Энэ ус ч байхгүй бол одоо бид яана вэ? Ус байхгүй чиний карантинаас ус гойчихгүй бол бид нар байшинд амьдраад яах юм бэ? Тэгэхээр л одоо энэ усаа хайрлах Монгол улс шиг тэгж газрынхаа гүний усаар машин угаадаг тийм улс энэ дэлхий дээр байна уу? Тэ? Энэ голууд ч одоо ингээ бүгдээрээ ингээд сэлэнг мэлэн ингээд бүгдээрээ байгаль руу зутгаад бүгдээрээ гараа авчихна. Орж ирдэг 2 гол байдаг. Тэгээ одоо дэлхийн мэлхийд урд дулаараад байна гин. Нөөц мөх цас чинь хайлаад байна гин. Тэгээ одоо усныхаа ундрагыг ухаад одоо усныхаа ундрагыг ухаад байгаа хүнийг тэрийг нэлээ тэр нь ч бас буруул явж байгаа уртаа биш гэлээ. Тэрийг барьж байгаа шоронд хийгээд тэгээ ингээд би ойлгохгүй юм л да энийг. Гэтэ миний зүгээр хувьас энийгээ бид нэр эхлээд хайрлах хэрэгтэй юм шүү. Тэр одоо Америк гэж харахаар чинь өөрснөө алттай мөртлөө тэгэж тэр өөрснийхөө алтыг уухгүй монстер ирж одоо ухааддаг юм шүү. Тэгээ одоо бас би бол тэрийг үнзгэрхгүй зүгээр энэ хэрэглээгээ харахад л тэгэж санагддаг байхгүй. Таны одоо тоглосон дөрүүд ч юм уу ингээд өөрөө чи бие авч явж байгаа байдлаас нэлээд тийм эрэмгий, догшин, огшсон хүн байх гэж бодогдохоор гэхдээ та их өрөвчгөн хүн байх. Би яа гэж утсан гэвэл та нэг эмээ өргөж авсан тийм үү? Асрамжийн газарт байдаг амраа эмээ өргөж авлаа гэдэг нэлээд хэдэн жилийн өмнө дуйлан болсон шүү дээ. Дуйлан болоод яах юу авах те зайлвал нэг эмээ мань сайн нэг 97 хүрээд өнгөрлөө. Басан бүсэн гэж хад асрамжийн газар нэг эмэг нь TN телевизээр нэг зургатаар гарсан. Тэгээд зайлвал яах вэ? Тэгэл үр хүүхдүүд нэргэж ирдэггүй. Тэгэл нэг хэдий удахуйтай тэр чавганц чаваас удаагүй л дээ нэг 3 4 жилийн дараа тэгэл холбоотой байгаль эргэж тойрол наан цаан ягаал тэгэл нэг өөрхөө хөвчгөл бодчихдаг юм байлээ зайлвал. Тэгээ тийм сэтгэл зүрхтэй хүний чинь тэгэл хайрлахгүй байхын арга байхгүй. Тэгэл нэг л Монголын ээж штэ. Та 5 эгчтэй, 2 ахтай тий. Тэгэхээр би тань тэр эмэгтэй хүмүүст ийм юутай байд юм болов уу гэж боддөг шүү. Төгшин настай хүнд их хүндэлтэй байд юм болов. Тэгэл байх. Заримдаа бас танаас гарахын аргагүй уяхан цан чанар харагдаад байх шиг байдаг байхгүй. Тий, би чинь 5 эгчтэй. Одоо миний ээж 80 гарч байгаа нэг чавка байна да. Тэгэл олон эгч нарын дунд өссөн, олон эмэгтэй хүний хайрын дунд өссөн би. Тэгээд ер нь би ч гэлтгүй олон залуучууд тийм байдаг ч тий. Одоо ингээд фэйсбүүкээр харж байхад их нэрийн ээжигээ баярлуулж байгаа олон гой тэндээс чинь бас нэг гэрэл гэгээтэй юм олж харах юм биш та сайхан л байдаг. Найруулагч одоо таны ээжтэйгээ авахулсан зургийг өгөх бах. Би тэгээд таныг ээжийн чинь тухай асууя гэж бодож байна л доо. Ямар нэртэй хүн байна? Хаана төрсөн? Ямар ээж тийжсэн хүн байна? Ийм сайхан хүү төрүүлсэн ээж бол бид нар одоо тэр болгон мэдэхгүй шүү дээ. Манай ээж бол Ядмын Гарма гэж хүн ихээсээ зургуулаа. За тэгээд Завхан аймгийн Алдархан сумд төрсөн. Манай ээж 1936 онд төрсөн. Чойномт очсон байдаг. Тэгээд ээж маань одоо 57 онд хотод орж ирсэн байна. Миний том эгчийг төрүүлэх гэж орж ирсэн байдаг. Тэгээд 8 хүүхэд төрүүлж өсгөөд миний аавтай ханилаад тэгээд үр хүүхдүүдээс ч юм уу жөөд имлэгийн одоо эрүүл мэндийн салбарт 40 жил ажилласан. Тэгээд ээжигээ бас бахархдаг юм. Манай ээж бараг 200-аад хүүхдүүдийг хөхөөрөө хооллсон тийм ээж. Тэгээд манай чинь цагаан сараар одоо мөөм ээж гэсэн улсууд их хэрэг золгондоо. Тийм сайхан хөгшин байна да. Сайхан ээжтэй хүү юм байна. Хүүгээр их бахархдаг байх тийм үү? Сая Холливуудаас ирэхэд чинь досч авч байгаа харагдсан тий. Тий бахархаж байгаа юм шиг байдаг юм аа. Тэгээд би ч бас заримдаа нэг кино минон дээр үхэл мүхэлтэй кино миногоо үзүүлэхгүй санаатай даралт моралт нэгсчихдээ болоо гэд. Тэгээд өөрөө очиж үдцэл хийж идэг шнэ тэрийг. Ээжигээ урьж үзүүлдэг юм уу? Урьж үздэг, урьж л үзүүлдэг л дээ. Таны эхнэр ямар хүн байна? Эмэгтэй хүн байна да. Юу хийдэг бүсгүй дээ? Манай эхнэр одоо сая 2 сарын өмнө бид хоёр тохино авсан. Одоо гэртээ хүүхдээ хараад байж байна. MCS-д ажиллаж ирсэн. Сүүлд Петровс компанид эдийн засагч мэргэжилтэй. Тань шиг юм хүнтэй амьдрахад хэцүү байдаг лөө? Арай өстой хамгийн аж аргалтай хүүхэл надаас болсон шүү дээ. Яагаад? Яагаад гэж
Чи надтай амьдрал үзэлтэй. Таныг одоо хэдэн жилээ дараалж одоо хамгийн хүсэмж сайхан залуугаар сэтгүүлүүд тодрууллаа. Монголын хамгийн сайхан залуу гэж хүүхнүүд хойноос чинь гүйтгэл байлгүй дээ. Аалал. Тийм багэр чинь ихтер хүнд нь хэцүү хартай биш үү? Гэхдээ яг тийм нэг юмнууд ингээд интернетээр яваад идэх байхгүй. Тэрийг нь одоо хин тавьдгийн, хин одоо тэрийг шалгаруулдгийн. Хаан шагнал баглах гэсэн. Хаан шагналын өгдгийн те шагнал маглалын тэгсэн бол ах юмсан. Тэгээ тийм байхгүй зүгээр яг нэг би заримдаа боддгийн энэ вебсайт энэ пэйж одоо энэ интернетийн сайтууд үзэж байгаа одоо тандалтынхаа тог хэсгийн тулд ч юм уу тиймэрхүү зүйлүүд хийдэг байх гэж боддгийн. Тэгвэл одоо ингээл харж байгаад хөдөө гадаа явж байгаад олон сайхан залуучууд байна шүү дээ. Тэгээд бидний мэрэгжлийн хувьд л тийм байхгүй. Олон түмний өмнө байдаг. Тэгээд бид нар биеэ бас зүг авч явах хэрэгтэй болно. Тэгээд тэр утгаараа л яг тэр хэдийгээл тойруулаад ингээл те байдгүй юм болов уу гэж боддог. Тэрнээс ш одоо сайхан залуучууд одоо байна шүү дээ. Би одоо таныг чинь сайхан төрсөн хэцүү мал гэж хариулах юм уу? Хэцүү байдаг юм л да. Гудамжаар явах чинь хөөгд өнөө зараас чинь. Тэгэхгүй шүү дээ. Би тэгээд таныг ч одоо ийм сайхан залуу гэж хүүхнүүд тэгээд иддэг болохоор ямар нэгэн хүүхэнтэй холбогдчихсэн нөгөө яг хайлаа. Байхгүй байх. Ястаа байхгүй шүү дээ. Сайн нууж гинэ үү эсвэл үнэхээр байхгүй? Байхгүй шүү дээ. Ийм сайхан хүүхэндээ суудсан юм ч та. Та Монголын кино урлагийн хөгжлийг юу гэж хэлмээр байна? Зарим хүмүүс бол энэ киноны давалгаа ийм их мөнгө олд юм уу гэдэг. Зарим нь хошин шогийн кино их гарч ийн хэлбэр аргаар мөнгө олж байна. Гэсэн юм шүүмжүүд. Би энэ дээр бол одоо миний хувийн бодлолд Монголын кино энэ 1932 он Норжмагийн зам гэдэг кино хийснээс хойш нэг 260 гаруй кино хийсэн байт юм бэл 90 он хүртэл мандгаж садны хүртэл. Тэгээ Монголын кино одоо дэлхийн кинод бол бараг чацаа штэ бид нар ч мар 90 жилийн түүх байна. Монголд ч юм киноны урлаг бол арсар ихт орж ирсэн. Оросын одоо энэ давалгаа гарч байна. Орос найруулагч нар орж ирж одоо сайхан кино хийж өглөө. Тэгээд тэрнээс хойш одоо залгамж аваад одоо манай Монголын уран бүтээлч нар гайхамшигтай сайхан кинонуудыг хийдэг байлаа. Тэгээ одоо энэ 90 оноос хойш одоо ингээд кино одоо л нэг хөлөө олох гол ингээд явж байгаа учир нь юу вэ гэхээр тухайн одоо энэ тэр 70 жилийн түүх байна шүү дээ. Одоо энэ социализм үе гэж яригдаж байгаа. Тэрэнд улс өөрөө продюсер байсан байхгүй юу? Улс кино театрыг гаргаж өгöd. Хичнээн олон кино театрууд байлаа. Ард, өргөө, одоо ялалт, гэлдүү очир, соём одоо тэр дүүрэг болгоно кино театрууд байлаа шүү дээ. Тэгээ одоо тэр улс өөрөө тэр кино театрыг санхүүжүүлээд, киногийн санхүүжүүлээд, мэргэжилтнүүдийн бүгднийг гадаадад одоо сургаж өгөөд улсын зардлаар тийм ээ. Тэгээд кино хийж ирсэн үед бол одоо бид нар тухайн үед чинь нийгэм нь өөр байсан учраас ингээд бид нар баяр болгоноор нөгөө киногоо үздэг, сэтгэлд хоногчлоо үздэг. Үнэхээр сайн ч кинонууд хийдэг байж. Тэгээ одоо энэ зах зээлийн шугамд одоо ийм үед одоо ингээд Монголын кино алдсан, бид нар киногоо алдсан. Тэгээд яг хувь уран бүтээлчдийн нуруунд дэр энэ ирсэн. Тэгээд хошин шогч гэлтгүү одоо хамгийн анхны миний тоглож исэн Тавилан гэд кино байдаг инхвер найруулагч. Байраа тавиал кино хийж л шүү дээ. Одоо ч хэвэр юм шүү. Одоо ч хэвэр шүү дээ. Чи одоо хүүхд нөхрийнхөө амьдарч байгаа байрыг тавиад кино хийвэл чи хийх үү? Хийхгүй шүү дээ. Тэг чи Монголын киночд яг энэ одоо улсаас нь ингэ зохицсон бодлоготойгоор зохион байгуулдаг энэ кино урлагийн том сурган хүмүүжүүлэхийн том урлагийг авч явахгүй байхад киночд өөрснөө л нуруунд дээр үүр чиний чинь гаргаж ирж сайн муу хамаагүй хийж байгаа байхгүй. Алдаж оноод алдсан ч өөрснөө л алдан. Тэрнээс энэ өстой улсад нэрээ нэг төрлийн охирол байхгүй шүү дээ. Тэ? Харин өөрснөө алдаад макнаас зээл тавиа шоронд орсон ч уран бүтээлч зөндөө байд. Би тэр хүмүүсийг өрөвдөж тэр хүмүүсийг бахархдаг байхгүй. Ямар зоригтой тий. Тэр одоо үзэгч байхгүй, театр байхгүй үед одоо бид нар хөгжиж байна. Одоо бид нар маш хөгжиж байна. Өнөөдөр бид нар одоо Монголын кино Оскарт дэвшиж үзлээ. Монголын кино шаргадаг гэтэл сая ямар гоё хатам амжилтыг үзүүлв. Та одоо ингээ Холливуудад яваад ирлээ. Тэ одоо би араасаа олон залуучуудыг би дагуулах үүд зам нь болно гэж би энэ бол миний бахархал, миний амьд явсан утга учир. Би Монголын кинонд нэг энүүгээр нэг бас нэг зам татъя гэж би одоо дотроо боддог гэдэг юм уу те. Одоо бид нар хөгжин. Биднэрт бол юу л вэ бүх киноны идея санаа байна шүү дээ. Би нэг юмд айгу гутардаг. Сайхан жүжигчд, сайхан найруулагч нар сонь юмны рекламанд тоглох. Драмын театрын ерөнхий найруулагч нь хөргөгчний рекламанд тоглоод ахаар гэгээ муузаа нь уйлдаг байх гэж би боддог байхгүй.
За тэр одоо ястаа тэр хувь уран бүтээлчийн л одоо өөрийнх нь одоо сонгож тоглож байгаа одоо ажил баг. Тэр хүн чинь бас өөрөө бас муучгүй сайн жүжигч юм шүү дээ. Сайн найруулагч. Яг тийм нэр хүндтэй хүмүүсийг бас сад байгууллагууд нь бас реклам сурталчилгаанд авч тоглуулдаг тий. Бас нэг тийм нэг тогтцсон жайг вэ шүү дээ. Тэр утгаараа л тийм баг. Тэрнээс дургу багт нь хүчээр авчираад тоглоулах бол баг л да. Буу тулгац юм уу, мөнгө тулгац юм уу гэдэг шиг хараасан. Надад тэр жоохон харамсалтай байдаг. Тэгээд өөрийг чинь тийм жижиг рекламанд тоглож бити хямдраарэ. Ер нь ч хямдарч яваагүй чинь их талархалтай байдیں۔ Баярлалаа. Сөөн колотой амраа. Анх соёл урлагийн их сургууль шалгалт өгөхөд тэнцээгүй гэсэн. Тэнцсэн шүү дээ би. Тэнцэхгүй байт юм байна чинь. Сөөн коло чинь гологдсон юм. Гологдчихсан. Би сөөн кологоор үнэхээр энэ яг л театрын жүжигчид чинь тайзнаас ингээд ярьж байгаа. Хамгийн харин тэр 22 дугаар игний зэрэглэл сонсох хэрэгтэй байхгүй. Минийх бол одоо төрөлхийн юм хоолойтой тэгээд яг одоо нэг кино драмын ангид чинь шалгуулж яхад хоолой нь ингээд энэ ч одоо тайзны жүжигч болж чадах юм уу? Тэгээд яг манай багш найдан дээрж найруулагч эднэр харж яг киноны жүжигч байж болдгоо. Яг заавал драмын тайзны дээр тоглоалфтай юм гэж хэлж ийсэн гисэн. Дараа нь сая л би оноо ах надад хэлсэн байхгүй. Багш нар дээр тэгж ярьж ийсэн байлээ гэж. Тэгэхээр та драмын жүжиг тоглохгүй гэсэн үг үү? Би ерөөсө тоглож үзээгүй. Би дипломын төгсөлтөөр бид нэр ширлэрийн дээрэмч гэдэг жүжигийг бид нэр тавьчихсан. Тэрэн дээр би тоглож байсан л та. Тэрнээс хойш би бол драмын театрын драмын жүжигэнд ер нь тоглож үзээгүй. Драмын жүжиг тоглоё гэж боддгоо. Тийм санал ирдэг. Тэгээд тэр бол маш их цаг хугацаа шаардсан ажил байдаг. Олон сараар тоглодог шүү дээ бид нар ч. Тэгээд бэлтгэл гэж олон сар болдог. Тэгээд тодорхой цаг хугацаагаас тэр нь зориулсан үнийг хийдэг ажил л та. Зүгээр одоо өөрөө чинь дөрүүд ингээд харахад их тийм зодоонтой тийм дөрүүдийг яадаг өөрөө нөгөө юу орлон тоглогч хэрэгэлдэггүй болохоор тэр үү? Гүйг одоо хэрэглэх үедээ хэрэглэхгүй яах вэ? Тэр чинь цаанаасаа хэрэглэхийг шаардж байгаа юм чинь. Одоо ингээд зодоонтой нэг хэсэгт ороод гараад ирлээ. Зохиод өнгөрдөг нүдний рүүгээ алдаад хальтраа зогсоод дараагийн балуун дээр нүдний хөрсөн байж болохгүй. Тэгэхээр заавал цаанаасаа одоо орлон тоглогчийг шаарддаг. Тэгээ зарим үедэр бид нар хэрэгэлдэг л дээ. Хүнд төрөгтэй үед бол хэрэгэлдэг. Азар аль болох бас хэрэглэхгүй байвал нөгөө зураглагчтай, найруулагчтай дараа нь монтажн дээр бас их асуудал баг гарч эхэлж байгаа юм л да. Тэр чинь нөгөө нэг каскадерын нүрийг нуух гэдэг гал тэр чинь монтажаар тэр чинь зохицуулах ажил зөндөө гараад ирдэг байхгүй. Одоо киноны саналууд ирж байна уу? Байна. Би ч өөрөө ч бас дахин киногоо продюсерлж хийх санаатай байна. Танд Чайнамын дүр тоглож гэсэн санал ирээгүй юу? Нэг тим кино яригдчихсэн шүү. Тэгээд дөрөв мөр дээр ч очиагүй зүгээр тим кино яригдж байгаа тэгээд таг болцсон. Тэгвэл таныг Чайнамын дүрд гоё тоглох гэж боддیں۔ Өмнө нэг дээр үед ч нэлээд олон жилийн өмнө хийсэн нөгөө яруу найрагч уянггүй тийм тоглосон тий. Би тэрийг сандгийн үзээгүй л дээ. Тэр хүн өөрөө их тэр Чайнамтай юм царай нүрийн хувьд их адилхан хүн байсан юм билээ шүү дээ. Тэгэхээр Чайнамын дүр тоглож гэвэл та тоглох уу? Гэхдээ яагаад тоглож болохгүй гэж тэр чинь. Миний ажилчинд кино тоглох шүү дээ. Одоо ингээд та дахиж Холливуд явах уу? Суурин бах уу? Одоо би бол 12 сар хүртэл явахгүй. Киноны нээлтэнд очиж оролцсон да. Та ан хийдэг те. 20 ан хийж өв. Худлаа да. Нэрээ. За бидний яриа ингээд өндөрлөж байна. Юм хурдна. Танд амжилт хүсье. Баярлалаа. Улам нөгөө Монголынхаа залуучуудыг Холливуд руу хөтлөөрэй. Тэгээд хамгийн сүүлд танд хэлэхэд цамц, спараны савн, шүдний ооны рекламанд бити тоглож хямдраарай. Энэ хിവэрэ амраа байгаарай гэж. Баярлалаа. За танд баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Энэ бол 2 дугаар сувг байлаа. Бидний дараагийн кино маань Хувилай хаан гэдэг олон анги дурын сайхны кино өнөөдөр 1-р ангид эхлэх гэж байна. Ирэх даваа гарагийн энэ цагтаа эрг уулзцгаая. Баяр та.